За сайн байна уу? The Three Body Problem номынхон дараагийн цувралыг ярихаар тэгээд ирлээ. За ингээ бүгдээрээ төсөөлөд үзцгээе. Мөрөөрөө амьдарч гаад, хичээлдээ яваа, сургуультаа аваад эсвэл ингээд ажиллаа хийгээд байжсэн чинь гинэт нүдний чи урд та нар бол өтөрхөө гэдэг бичиг 2 секунд ингээ үзэгдээд өнгөрлөө гэж бодъё. Яг одоо өнөөдөр ингээд бодит амьдрал дээр энэ зүйл болсон бол одоо хүмүүс бүгдээрээ маш их сенсац шуугаан хараад бүгдээрээ сошиал медиа дээр одоо хэдэн зуун сая одоо хилцүүлэг өрнүүлэх байсан баха. Хэсэг хугацааны дараа хайр гаргийнхан одоо манай дэлхийг эзлэхээр ирж яваа гэдэг энэ мэдээлэлтэй улс орнууд, улс орны засгийн газрууд энэхүү мэдээллийг одоо олон нийтэд хэлж өгөөд за ерөнхийдөө бол мэдээж нэлээд тийм том үмэн самун болох байх гэж бодож байна. За тэгвэл хамгийн гол нь энэ мэдээллийг хүн төрөлхтөн хүлээж авчаад биднэрт бол нэг том асуудал гарч ирж байгаа. Тэрний юу юм бэ гэхээр одоо яах вэ? Ямар ч амьтны төрөлхийн зүүн совь нь бол амьд үлдэх байдаг. Тэгэхээр хүн төрөлхтний хувьд ч гэсэндээ амьд үлдэхийг хүснэ. Гэхдээ яаж гэдэг ийм том асуудал тулгарч байгаа. За тэгээд The Three Body Problem буюу 3 бит гэдэг одоо намын 2 дахь ном болох The Dark Forest буюу Балар ой гэж монголоор орчуулсан. Энэ номд болохоор яг саяын одоо яаж гэдэг асуултын хариултыг бүгдээрээ хамтдаа энэ номоос эрэлхийлэх болно. Одоо яаж гэдэг асуултаас гадна энэ болохоор хүн төрөлхтнийдээ урд өмнө хизээж тулгарч байгаагүй тийм хүчрхэг дайсан учраас ер нь бид амьд үлдэж чадах юм уу гэдэг асуулт хүртэл ургаж гарч байгаа. За ингээд номынхоо үйл явдал руу орцгоо. За энэ ном маань болохоор гол дүр нь өмнөх номоос өөр байгаа. Өмнөх номд та бүхний одоо сайн танил болсон Евенжи гол дүр нь байсан бол энэ номд бид Ложи гэдэг нэртэй их сургуулийн профессор залуугийн одоо өнцгөөс адал явдлыг нь харах болно. Ложи болохоор Евенжигийн охин Ян Донтай ахлах сургуульд одоо хамтдаа сурч исэн найз нь юм байна лээ. За тэгээд Ян Дон үргэлж одоо ээжтэй Ложи амар юм ухаалаг айгүй юм лог сэтгэлгээ сайтай гэх мэтчлэн магтаж ярьдаг байсан. Ложи өөрөө одон орон судлалын чиглэлээр их сургуульд сурсан, тийм мэргэжилтэй болсон ч гэсэндээ яг одоо болохоор нийгэм судлалын профессороор ажилладаг ийм залуу байгаа. За тэгээд Евенжигийн охин одоо Яндан нас барсны дараахан буюу дөнгөж 1-р номын үйл явдал дууссаны дараа Ложи маань болохоор Яндан одоо найзынхаа булшинд цэцэг өргөхөөр очдог. За ингээд тэр булшинд цэцэг өргөхөөр очих үедээ Евенжитэй таарна. Венжи бас охиныхон шарил дээр булш дээр очсон байж таардаг. За тэгээд Венжитэй тэр хоёр одоо ойр зур ажил амьдралынхаа талаар ярилцаа байжсэн чи Венжи түүнд болохоор чи ер нь огторгын нийгэм судлал гэдэг юм шинжлэх ухааны үндэс суурийг тавиач. Чи өөрөө одон орноор сурсан. Дээрэс нь одоо нийгэм судлалын профессор юм чинь чамд бол энэ маш тохирно гэж ингэж зөвлөж байгаа. За тэгээд огторгын нийгэм гэдэг нь болохоор яг юу гэлээд байгаа юм бэ гэхээр бидний одоо ингээд нүд дээрээ харж байгаа тий тоогоор ингээд баримжаалж байгаа энэ олон одоо гаригууд одуудыг ингээд харах юм бол биднээс гадна өөр зөндөө олон соёл иргэншлүүд одоо энэ гариг ертөнцөөр дүүрэн байгаа. Тэгэхээр тэр соёл иргэншил бүрийн одоо нэг хүн гэж үзэх юм бол тэр соёл иргэншлүүд бүгдээрээ нийлээд огторгын нийгмийг бүтээж байгаа. Огторгын нийгмийн нэг хэсгүүд гэж ингэж үзэж болох юм байна. Мэдээж Ложигийн зүгээс болохоор бид нар одоо огторгойд өөр одоо ямар ч тийм соёл иргэншлийг одоохондоо сайн судалж чадаагүй байгаа гэдгийг хэлэхэд Венжи болохоор тийм учраас огторгын нийгэм судлал гэдэг одоо шинжлэх ухааны энэ салбар нь зөвхөн онлайн түвшинд ингээд яригдах боломжтой гэж хэлж байгаа. За тэгээд Венжи болохоор өөрийнхөө яг энэ одоо шинжлэх ухааны шинэ салбарыг үүсгэж болох тийм 2 аксиом бодож олсноо Ложитой хуваалцдаг. Нэгдүгээрт нь болохоор бүх соёл иргэншил амьд үлдэх хэрэгцээ шаардлагатай. Хоёрдугаарт нь болохоор соёл иргэншлүүд үргэлж тасралтгүй ингээд томорж идэг, өргөжж идэг. Харин ертөнцид байгаа нийт материйн хэмжээ тогтмол байдаг гэсэн ийм 2 одоо аксиомыг хуваалцж байгаа. За ингээд энийг хуваалцсныхаа дараахан Венжи бол гинт ингээд маш их яараа за явах ажилтаа боллоо гэд ингээд яваад өчөж байгаа. За хайр гаргийнхан дэлхий рүү ирж яваа гэдэг одоо тэр мэдээллийг дэлхийд даяараа мэдснээс хойш ерөнхийдөө бол хэдүүлээ он тооллоо. Жохон өөрчилж байгаа. Одоо жишээлбэл 2024 он гэж ярихаа болоод ерөөдөө хайр гаргийнхаа ирж байгаа гэдэг мэдээг ирсэн одоо тэр жилийг болохоор хямралын эртний 1-р он гэд нэрлэлсэн байгаа. За одоо болохоор Dark Forest Балар ой номын маань үйл явдал болохоор хямралын эртний 3-р оноос эхэлж байгаа. За эхлээд хэдүүлээ болохоор энэ номынхоо шинэ гол дүр Ложитай одоо илүү дотн танилцъя. Түрүүн хэлсэнчлэн Ложи болохоор их сургуулийн нийгэм судлалын
профессор. За гэхдээ бол тийм амар бас амжилттай лаг профессор биш. За тэгээд жоохон бүтэхгүй гар юм шиг байна. Жишээлбэл яг юм өөрийн гэсэн юм тогтсон одоо харилцаагүй. Тэгээд нэг эмэгтэйтэй одоо дээдлэн 7 хоног уулздаг гэж байгаа байхгүй. Тэгээд тэр одоо уулзж байгаа болцож байгаа бүсгүүчүүдийнхээ нэрийг цээжлэхийг хүртэл илүү ажил гэж үздэг. За тэгээд удам судраа бол яг өөрөөрөө дуусгана гэж үздэг ийм залуу байгаа. Нэг өглөө нөгөө л юм сурсан янзаараа бас нэг юм нэрийн санахгүй байгаа бүсгүүгийн гэрт сэрж байгаа. За тэгээд бүсгүүгийн санаачлагаар тэр хоёр ингээд гадаа өглөөний цагааныг ресторанд уухаар ордгоо. За тэгээд ресторанд ингээд өглөөний цагаа ууж сууж байхдаа хоёулаа ингээд цаашдаа дахиад уулзах юм хэрэггүй шаардлагагүй байна гэж хоёулаа ярьж тохиролцоод гараад хоёулаа нэг нэгэндээ баяртай гэж хэлчихэд одоо бүсгүй бол эргээд ингээд харж байгаа. Эргээ харахтаа ингээд цүнхээ ингээд нөгөө огцон үүрээд тэр цүнх нь болохоор луужиг ингээд нүрийг цохиж исэн учраас мань хүн ингээд хойшоогоо тэрнээс нь болтгож чагаад давжаан дээр ингээд бүдрээд унчиж байгаа юм. За тэгсэн чинь яг энэ мөчөд болохоор нэг сонин үйл явдал болж байгаа нь зам дээр 2-3 машин ингээ мөргөлдсөн осло болж байгаа. Тэр 2-3 машины нэг машин болохоор жолоодлогоо алдаад нөгөө хоёрын зүг рүү чиглээд ирнэ. Луужи болохоор одоо унсан тулдаа тэр машины замаас гараад ямар ч бэрхтэлгүй ингээ амьд үлдчихэж байгаа бол өөрхийн нөгөө одоо нэрийн санахгүй байгаа бүсгүй маань ослоор амиа алдчихж байгаа. За ингээд мэдээж цэрэг цагта эмнэлгийн тусламж дуудаад ингээд байжсэн чинь луужи тэр хэсэг бүлэг хүмүүс ирээд за түүнийг бол ерөөхдөө аваад явна. Аваад явахдаа ингээд ямар ч юм сонгохгүй яг юм газар доор тийм магадгүй нэг газар доор юм 10 давхарт байгаа ч юм шиг тийм одоо өрөөнд аваачаад цоошлоод орхичиж байгаа. За тэгээд тэр өрөөнд бол луужи өөрийгөө яг хүн амины хэрэгт ингээд буруутгагдаад байна гэд бодоод сууж исэн чинь гаднаас л хороо нэг дунд иргэм насны махлаг одоо ах хүү орж ирж байгаа. Тэр бол бидний ичнээ танил болсон одоо алдарт Дааши маань байгаа. Луужи Даашиг хараад шууд хүүе та нар намайг ингээд хүн амны хэрэгт буруутгаад байгаа мó? Би ингээд ямар ч буруугүй штэ. Яг ингээд харваас бүр ингээд осол байсан гэд шууд айгүй олон юм яриад эхэлдэг. Гэтэл Дааши болохоор түүн рүү нэг харчаад за ерөөхдөө дарга намайг юу ч хэлж болохгүй гэсэн. Тийм болохоор би одоохондоо чамд юу ч хэлж чадахгүй байна гэж хэлээд тэг тамхилаа суучж байгаа. За хэсэг ингээд нэгээ хараад нэг юм ярилгүй ингээд суужсэн чинь гаднаас нэг хүн хаалгыг ингээд онгоолгоод за явах цаг боллоо гэж хэлнэ. За тэгээд яадаг вэ гэхээр луужид болохоор юм нэг сун нэвтэртгүү хөрөм өмсүүлээд за ингээ баахан ингээ зэрэг цагтаагийн хүмүүсээр тойруулаад тэр нөгөө подволын юм уу те гасах давхраасаа гаргаад дээд давхар руу гаргаж байгаа. За тэгэнгүүтээ шууд ингээ машины зогсоол дээрээс ингээ сум байтугай баг ингээ бөмбөг дэлбэлсэн ч хамгаалж чадах үс тийм амар одоо хуйгалсан тийм машин цулгаад аваа явна. Шууд онгоцны буудлын руу аваачингуудаа ийм хувийн онгоцон цулгаад яг энэ хаашаа авч явж байгаа бол хэлэх боломжгүй гэсээр байгаад мань үнийг хувийн онгоцон цулгаад аваа авчиж байгаа. Яг хідэн цаг нисгээ бол мэдэхгүй. Гэхдээ одоо олон цаг ниснэ гэдэг мэдээллийг авсан учраас луужи тэр онгоцонд унтахаар шийднэ. За яг унтах гад ингээд нүдэ анаа хөвцөн чинь ингээд яг онгоцны нөгөө хөдөлгүүрийн хөнгөнөх дуунаас нь өөр нэг юм чимээ сонсогдоод байдаг. Тэгээд луужи гайхаад цонхороо харсан чинь яг ингээд нэг талд нь ингээд 4 сөнөөгч онгоц ингээ яг онгоцтой зэрэгэлтэй агаарт нисээ явж идэг. За тэгээд нөгөө талд нь бол яг адилхан 4 онгоц байгаа гэдэг нь бол таамаглахад амархан байсан. За тэгээд өөрөөр хэлбэл луужи бол юм асар өндөр харуул хамгаалтын дунд явж байгаа юм байна гэдгээ өөрөө одоо яг олж мэдж байгаа. За луужи тэгээд онгоцонд унтахаар хэвтээд ерөөхдөө өнгөрсөн амьдралаа эргцүүлэн бодож байгаа. Ер нь бол хөөрхий тэгээд анханасаа тийм амар лойчсон тий одоогийн байгаа шиг юм хүн чанаргүй амьтан бол биш байдаг. Тэгээд яг одоогоос 5 жилийн өмнө болохоор луужи ингээд нэг юм зохиолч бүсгүйтэй үерхдэг байсан. Үерхэх байтугай бүр ингээд гэрлэх талаар хүртэл боддог юм өөр хүн bijээ. За тэгээд тэр бүсгүй болохоор ингээд айгүй тийм гоё ариун нандан хайр сэтгэлийн тухай ном бичдгээр айгүй алдартай. За тэгээд луужигаас үе ингээд миний номыг хараад санал шүүмжээ хэлээд өгөөч гэж хүсдэг байсан. За луужи болохоор ингээд номыг харчаад иймэрхүү засвар хийвэл зүгээр гэж санал болгодог. Нөгөө бүсгүй болохоор луужиг үргэлж чи ингээд яг дүр тэгээ бүтээхтэй дүр зохиохтой чи айгүй гарамгай юм чи уран зохиолын бүр ингээд юм төрөлхийн айгүй сайн мэдрэмжтэй юм байна гэж үргэлж магтдаг байсан. За тэгээ ингээд нэг бусад хосоос ялгарах юмгүй те ингээд энгийн тайван одоо аз жаргалтай ингээд амьдраад байжсэн чинь нэг төрс өдрөөрөө нөгөө найз бүсгүй луужигаас нэг шачирхалтай одоо хүсэлт тавьдаг. За тэр нь болохоор юу юм бэ гэхээр миний төрс өдрөөр 50,000 хүүхдэд ном ингээд надад бичиж билээлээч. За тэгээ тэр ном нь болохоор одоо чиний төсөөлж чадах, чиний бичиж чадах тэр хамгийн сайхан эмэгтэйн тухай ном байх ёстой
гэд тийм хүсэл тавьж байгаа. За тэгэнгүүт ингээд луужи болохоор найз бүсгийнхаа хүсэлтийг биелүүлэхэд за миний төсөөлж чадах хамгийн сайхан одоо эмэгтэй хамгийн сайхан бүсгүй ямар бүсгүй авах вэ гэд бодоод эхэлж байгаа. За ингээд бүр илүү юм бодтой нөгөө нэг юм дүр гаргахын тулд тэр бүсгүй одоо эхээс хэрхэн төрж байгаа одоо нялх хөөхд байхдаа хөхөө яаж идж байгаа сургуульд ороод тэг яаж суралцж гин анхны найз нь ямар хүн байх вэ их сургуульд ороод одоо гэрээсээ хоол нүгээд анхны шөнөө яаж өнгөрөөж гин ямар хувц өмсөх дуртай ямар хоол идэх дуртай ямар хөгжим сонсох дуртай гэд тэр бүхнийг ингээд нэггүй аюу сайн ингээд төсөөлдөг. Нэг өдөр ингээд яг нөгөө нэг төсөөллийнхаа тий номынхаа одоо гол дүр бүсгүй төсөөлөө байжсэн чинь нөгөө бүсгүй ингээд өөдөөс нь хараад нүдээ ирэмж байгаа юм шиг тэгж санагддаг. За тэгээ тэрнээс хойшоо болохоор нөгөө бүсгүй ингээд улам бүр ингээд бодит болоо. Сүүлдээ бүр ингээд нөгөө бүсгүүдээ ярилцаад хамтдаа одоо машинаар зугаалаад ил галын дэргэд хамт суугаад хамтдаа дарс суугаад гэдэг ч юм уу тэгээ бүр яг ингээд хамтдаа амьдраад эхэлнэ. Тэгээ тэр бүсгүүдтэйгээ ингээд аюул цагийг хамтдаа өнгөрөөж байгаа учраас сүүлдээ бүр өөрийнхөө яг жинхэнэ найз охинтой ингээд найз бүсгүүдтэйгээ уулзаа болдог. Найз бүсгүй нэг орой лууж ируцтаад би бүхнийг мэдсэн. Чамд одоо тэр байгаа шиг яг тийм хүн надад байгаа гэж хэлээд тэгээ тэр хоёр болохоор харилцаагаа дуусгаж байгаа. Луужи болохоор ингээ өөрийгөө яг сэтгцэн өвчтөө болж ийн гэж бодоод сэтгэл засалж одоо эмчтэй хүртэл уулзч үздэг. За тэгээд нөгөө эмч нь болохоор ямар ч санаа зовох зүйл байхгүй. Ихэнх хүн ер нь бол бараг л өөрийнхөө төсөөлөлтөө байгаа хүндээ л дурладаг штэ. Чи бол ирүүлээнэ. Тэр одоо төсөөллийнхаа эмэгтэйг явуулах гэж мартах гэж битгий хичээ гэдэг ийм зөвлөгөө өгдөг. За гэхдээ ерөнхийдөө бол луужи тэр эмэгтэйгээс зайгаа барихын тулд одоогийн бидний одоо харж байгаа мэдж байгаа тэр нэг замбраагүй амьдралынхаа эхлэл нь одоо яг тэр үйл явдлаас болсон гэж ном дээр гарч байгаа. Энэ мэтийг эргцүүлээд хэвтчихсэн чинь бол яг нойр нь хүрээ зүүрмүүлж эхэлнэ. За яг ингээд унтаас ирүүний ингээд завсар байжсэн чинь дааши боллоо одоо онгоцонд явж байгаа бусад хүмүүс ингээд хажууд хамт нисэж байгаа хамгаалагчтэй сөнөөгч онгоцууд нэг газар бууж шатхуу авах ёстой юмстай айгүй чухал ингээд юм яриад байгааг сонсонгоо унтаад өгдөг. За ингээд хэдэн цаг унтсан юм бөөмөд нэлээд цаг одоо унтсны дараа л дааши орж ирээд за ерөнхийдөө л ирэх газар арчлээ сэргээрээгээд сэрэж байгаа. За ингээд нийт 15 цаг ниссний эцэст тэдний онгоц газардна. За онгоц газардаал луужи онгоцноос ингээл буусан чинь онгоцны одоо буудлыг тэдний онгоцыг аль хэдийн ингээд амар бүрэн зөсгөлцсөн цэрэг цагдаагийнх ингээ хүрээлээ зогсцсон. Дээгүүр нь толгой дээгүүр нөгөө цөнөөгч онгоцууд нь нисээд хамгаалч авсан. За тэгээ луужиг баг ингээд цэргүүд ингээд хүнэн юм хан үсгээд дотор нь ингээд аюулгүй ингээд авч яваад бас дахиад юм амарлаг хойлсон машин суулгаад за тэгээ 40 орчим минут явж байгаа байхгүй юу. За ингээд эцэст нь нэг машин зогсно. Луужи өөрийгөө хаана ирснийг мэдгээд цанхоор хараад тэгээ хаана ирснийг мэдж байгаа. Тэр нь болохоор Нью-Йорк хотод Манхэттен дүүрт байдаг нэгдсэн үндэсний байгууллагын төв байр байна. Эргээд сануулхад нөгөө газрын тостой олборлагч амир баян хүний хүүхэд байсан Майк Эванс, Венжи зэрэг одоо тэргүүттэй хүмүүс дэлхийн сантигийн хамтарсан байгууллага гэдэг байгууллагыг байгуулад за тэрэндээ ингээ бүр зориулаад юм хөлөг онгоц гаргаад тэр хөлөг онгоцсон дээрээ одоо дэлхийн сантигийн байгууллагын үнэнч гишүүд нь ажиллаж амьдраад за тэгээд Майк Эванс нь болохоор нөгөө Софон гэдэг сантиг гаргийнхны бүтээсэн 11 хэмжээст супер компьютерийг ингээ ашиглаад сантиг гаргийнхантай шууд юм одоо харилцаатай байсныг бол бид нар өмнөх номны төсөлийн хэсгээс олж мэдсэн. Энэ номон дээр гарч байгаа шинэ мэдээлэл нь юу юм бэ гэхлээр сантиг гаргийнхан болохоор сүүлдээ ингээ нөгөө Эванстай харьцаа болцсон байлээ. За яа харьцаа болсон бэ гэдэг. Тэгэхээр Эванс болохоор ингээд нөгөө хүн төрөлхтний талаар, түүхийн талаар, соёлын талаар ч юм уу тэгээ янз бүрийн ингээд мэдээлэл аваад одоо сантичуудад дайсныг нь илүү сайн юм таниулах мэдээллүүд явуулж байгаа гэсэн. За тэгээд нэг удаагийн тийм мэдээлэл явуулсны дараагаар сантиг гаргийнхны одоо удирдагч нь холбогдоод энэ чиний явуулсан мэдээлэл дундаас ч бид нар ингээд хуурах, мэхлэх, худлаа ярих гэдэг нэг иймэрхүү зүйлүүдийг энэ үгнүүдийг, ийм үйлчлүүдийг ерөөсөй ойлгохгүй байна. Энэ юу гэсэн үг юм бэ? Асууж исэн юм байна л да. За тэгээ ингэж асуусны учир нь юу байсан юм бэ гэхээр сантиг гаргийнхан болохоор бидний одоо хүн төрөлхтөнтэй харьцуулахад биологийн одоо зүгээс ч гэсэнтэй илүү өндөр хөгжилтэй болцсон. Бид нар шиг ингэж амаа ангааж аваа гаргаж ярьдаггүй. Хоорондоо болохоор шууд ингэж нөгөө бодлоо уншилцаад ярьцдаг. Тэгэхээр ингэж бодсон бодлыг нь шууд одоо яг харилцаж байгаа сантин гэх юм уу? Сантиг гаргийнхны одоо хүн нь мэдэх боломжтой учраас тэдний хувьд нэг зүйл бодоод өөр зүйл хэлэх буюу одоо хуурах тий худлаа ярих гэдэг юм ойлголт
огт байдгүй юм байна гэдгийг ерөнхийдөө бол Майк Эванс ойлгоод за тэгээд хуур худлаа ярих гэдэг чинь ийм утгатай зүйл байдаг штэ гэд тайлбарлаж өгч байгаа. Тэгэнгүүт яг тэрийг ингээ сонсчоод Санти гаргийнхан болохоор бурхан минь бид нар та нараас айж гинэ гэж хэлээд за тэгээд тэрнээс хойшоо ерөөсөө холбоогүй болцсон. За энэ болохоор бид нар нөгөө хөлгийг хэрвээ та бүхэн санаж байгаа бол Панамын суваг дээр нөгөө хөзөр шиг юм зүсэх үйл ажиллагааны явуулсан. Тэр үйл ажиллагаагаар одоо олж авсан мэдээлэл дундаасаа бас энэ саяны үйл явдлыг олж мэдсэн юм байлээ. За тэгэнгүүт бидний одоо хүн төрөлхтөнд бол сантичуудын талаар мэдээлэл маш хомс байгаа. Тэгэхээр энэ олдсон үнэт мэдээллийг ашиглаад мэдээж өөрсдөө ингээ хамгаалах тийм арга бодж олсон. За энэ арга нь болохоор юу юм бэ гэхээр хан ширтэгч гэдэг төсөл байгаа. За ерөнхийдөө энэ төслийг болохоор нэгдсэн үндэсний байгууллагаас одоо санаачилж байгаа. Тэр дундаа нэгдсэн үндэсний байгууллагын одоо доор байгаа Дэлхийн батлан хамгаалахын зөвлөл гэдэг одоо юм шинээр байгуулагдсан байгууллага болохоор яг энэ төслийг ерөнхийд нь ингээд хянаж ажиллана гэж гарч байгаа. За тэгээд хан ширтэгч гэдэг энэ үүрэгт болохоор нийтдээ 4 хүнийг томилно. За тэгээд тэр 4 хүн болохоор нэгдсэн үндэсний байгууллагын яг удирдлага дор байгаа одоо үүдээ ямар нэгэн одоо эрх мэдэл, хүн хүч, нөөц боломж, бололцоо бүх зүйлийг өөрсдийнхөө хүсснээрээ ашиглаж болно. Юуны төлөө ашиглах юм бэ гэхээр тэр хүмүүс оюун бодолтой яг хүн төрөлхтнийг сантичуудаас нь аврах, хамгаалах тэм төлөвлөгөө боловсруулах ёстой. Гэхдээ гаднаа тис өөр үйлдэлүүд хийгээд тэр төлөвлөгөөгөө аль болох нөгөө сантичуудаас нууц байлгах одоо ийм үрийг хүлээсэн хүмүүс байгаад байгаа. Бөө юм болоод лужиг яг нүүбийн төв офисээр авчирсан ийм очиртай юм байлээ. Лужиг нүүбийн офис дээр ирмэгцэн шууд ингээд нүүб дотор их танхимд нь хаалттай хуралдаан болж байгаа. Лужиг гэсэн хуралдаан руу оруулж байгаа. За тэгээд нөгөө зурагтаар агиух үздэг тэр танхимдаа тий олон бараг дэлхийн ихэнх улс орны удирдагчтай ингээд яг мөр зэрэгцээ сууж байгаа гэж лужи бол ингээд алмаараа тэгээд жоохон гайхширсан байдалтай байгаад байгаа. За тэгээд нүүбийн яг ерөнхий нарийн бичгийн дарга нь болохоор эндэр дээр гарч ирээд хан ширтэгч гэдэг энэ төслийн талаар танилцуулнаа. За энэ Санти гаргийнхны илгээсэн Софон гэдэг зүйл болохоор хүн төрөлхтнийг те бидний хийж байгаа бүх зүйлийг алган дээрээ ингээд тавьсан юм шиг харах юм боломжтой зүйлүүд байдаг. Гэхдээ нэг зүйл бол Софоноос нууц хэвээрээ байгаа. Тэр нь болохоор хүний сэтгэл зүрх, хүний оюун бодол. Тэгэхээр энэ давуу талаа ашиглаад хан ширтэгч гэдэг энэ одоо төслийг хэрэгжүүлээд 4 хүнийг томилж байгаа гэд энэ 4 хүнийхээ нэрийг зарлана. За эхний хүн нь болохоор Frederick Tyler гэдэг хүн байгаа. За Tyler болохоор Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалахын сайд байсан. Одоо сайд хийхэ болсон ч гэсэндээ тэр салбартаа айгу нэр хүндтэй хүн байдаг. Тайлерийн хувьд болохоор технологийн хөгжил гэдэг бол одоо энэ том гүрнүүд, өндөр хөгжилтэй гүрнүүд болон одоо жижиг хөгжлөөр сул дорой улсуудын хоорондох энэ завсрыг нь технологи гэдэг зүйл басгаж өгч байна гэдэг юм үзэл бодолтой энэ чиглэлээр юм ном бичдэг хүн байгаа. Одоо шинэ технологи илүү хөгжснөөр том гүрнүүдийн давуу тал гэж хэлж болох нөөц баялаг, хүн амын тоо гэдэг ч юм уу те тэдэрэн жоох ингээд утгаа алдаад жижиг гүрнүүдийн хувьд болохоор яг илүү одоо том гүрнүүдтэй ойролцоод өгж очих өрсөлдөх юм боломжтой болж байгаа гэсэн юм үзэлтэй хүн байдаг. За хоёр дахь хаан ширтэгч нь болохоор Рэй Диас гэж одоо хүн байгаа. Энэ хүн болохоор Венесуэлийн ерөнхийлөгч асан ийм хүн. За тэгээ энэ хүн ингээд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа л Венесуэл улс хөгжил тэгшлийнхаа одоо оргилд нь хүрсэн гэж хэлж болно. Энэ хүн болохоор ерөнхийдөө социализмыг илүү одоо өөрийнхөө философитой хольж нэгтгээд за Венесуэл болон Латин Америкт бусад улс орнуудыг богино хугацаанд хэрхэн хөгжүүлж чадсан ийм хүн байгаа. Венесуэл улсын одоо энэ огцом хөгжлөөс нь Америкийн нэгдсэн улс бол айгаад яг Иракт явуулж исэн шиг тийм цэргийн ажиллагаа явуулах гээд цэргүүдээ бол Венесуэл руу ингээд оруулдаг. Гэхдээ Рэй Диас ерөнхийлөгч болохоор өөрийнхөө юм цэрэг армийг те маш юм өвөрмөц онцлогтой зохион байгуулалтанд оруулаад дээрэс нь бага зардлаар амар тийм их нөлөөтэй тийм зэвсгүүд бүтээлгээд за ерөнхийдөө бол Америкийн цэргүүдийг ялсан ийм одоо түүх намтартай хүн байгаа. За гурав дахь хаан ширтэгч нь бол Билл Хайнс гэдэг Английн эрдэмтэн байгаа. За Билл Хайнс болохоор ерөнхийдөө нөгөө тарих судлал, ой санамж, оюун ухаан яг энэ чиглэлээр судалгаа хийдэг. За тэгээд нэг одоо судалгааныхаа үр дүнгээс Нобелийн физикийн болон анагаах ухааны ингээ шагнал зэрэг нэр дэвшижсэн
ийм нэр хүндтэй хүн байгаа. За эрдэм шинжилгээний ажлыг болохоор сүүлдээ ингээд орхиод Европын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж исэн. За ийм мундаг 3 хүнийг тайзнаа ураад 4 дахь хан ширтэгч Лужи гэж зарладаг. Лужи болохоор юу болоод байгааг мэдэхгүй, яагаад сонгогдсноо ойлгохгүй бүр ингээ гайхшраа суужсэн чи эргэн тойронд нь суужсэн хүмүүс ингээд хүүшээ тайз руу гараач гэсээр хагаад мань хүн ингээ тайзнаар гараад зогсчихж байгаа. Харин харих ингээ 400 жилийн дараа дайрхан тодорхой болсон хүн төрлөختөн мөхөжч магадгүй болсон ийм цаг үед мэдээж ингээд 4 хүн сонгочоод за та 4 одоо энэ асуудлыг шийдээд бидний хүн төрлөختний ирээдүйг авраараа гэж сууж байхгүй. Тэгэхээр энэ хооронд хэдүүлээ бас өөр ямар сандвичудаас одоо хамгаалах, тэдэнтэй тулалдах төслүүд, төлөвлөгөөнүүд байгаа вэ гэдэгтээ одоо танилцъя. За юун түрүүнд манай номд болохоор хүн төрлөختөө ингээд аюу тийм эв найрамдалтаар хамтарч ажиллаж байгаагаар ингээд дүрслэгдэж байгаа. За тэгээ түрүү хэлсэн дэлхийн батлан хамгаалахын зөвлөл, за дэлхийг цөмийн зэвсгээс хамгаалах тийм байгууллага гэдэг ч юм уу те хаан ширтэгч гэдэг маш олон төслүүд дээр дэлхийн олон одоо улс орнууд нэгдээд өөрсдийнхөө одоо нөөц боломж хүн хүч бүх юмудаа ингээд нэг нэгэндээ харамлахгүйгээр ингээд хэрэглүүлж байгаа. Яг энэ одоо бүх улс орнуудыг удирдах манлайлж ажиллаж байгаа хамгийн их мэдлэлтэй байгууллага нь болохоор НҮБ гэж гарч байгаа. Бүгдээрээ зохион байгуулалтанд ингэж ороод хийж байгаа хамгийн ихний ажил нь болохоор нөгөө софоныг устгах туршилт байгаа софоныг цөмийн бөмбөгөөр цөмийн зэвсгийг ашиглаад устгах гэдэг юм төлөвлөгөөтэй явж байгаа. Яагаад гэвэл энэ софон бол бүр яг тагнуул шиг ажиллаад байна. Тэгэхээр бидний хувьд нууцаа хадгалахын тулд хамгийн түрүүлээд тагнуулаа одоо олж устгах нь зөв гэж үзэж байгаа. Харамсалтай нь яг юм нүдэнд харагдахгүй байгаа 11 хэмжээс зүйлийг олж устгах гэдэг бол маш хэцүү. Тэгэхээр одоо энэ цөмийн зэвсгээр софоныг устгах ажиллагаа жоохон хөдөлгүүтэд явж байгаа. Гэхдээ энэ ажиллагааг болохоор генерал Fitzroy гэдэг хүн удирдах байгаа. Тэгэхээр энэ хүн дараа нь маш бас сонирхолтой үүрэг гүйцэтгэх учраас та бүхэн нэрийг тогтооод аваарай. Нөгөө талаас болохоор escapism буюу одоо дэлхийгээс юм зүгтаах хүсэл эрмэлзэлтэй тийм үзэл бодолтой хүмүүс ч гэсэндээ зөндөө олноороо бий болж байгаа. Тийм үзэл хүмүүсийн дунд аягүй их тархаж байгаа. За яагаад тэгэхээр нөгөө софонуудаас болоод дэлхийн нөгөө шинжлэх ухааны хөгжил зогсчихсон. Тэгэхээр хүмүүс бол ингээд 400 жилийн дотор бид нар сантичуудыг ялах тийм технологиг бүтээж чадахгүй гэж үзэж байгаа. Тэгээ энэ хүмүүсийн зорилго нь болохоор ерөнхийдөө сансрын хөлөг бүтээх. За тэгээд тэр сансрын хөлөг нь болохоор одоо 10,000 20,000 хүн ч юм уу те 100,000 одоо 200,000 хүнийг ингээд суулгаад сансарлуу сантичуудыг ирэхээс өмнө хөөрнөө. Цаашдаа болохоор нэг бол одоо хүн төрлөختөө ингээд шинээр суурших шинэ гариг болж илрүүлэх эсвэл хүн төрлөختөө өөрт мөнх одоо юм сансрын хөлөг дээр амьдардаг соёл иргэншил болох 3 дугаарт нь бол яг гоо сантичууд дэлхий дээр ирээ суурьшсны дараа одоо хөөцөлдөж байгаа гэх юм уу те гуйж агаад хамтдаа нэг дэлхий дээр одоо амьдрья гэсэн юм үзэлтэй хүмүүс бий болж байгаа. За тэгэнгүүт нөгөө баян орны баян иргэд шүү дээ тий. За одоогийнхоор бол одоо магадгүй Марк Зукерберг ч юм уу Билл Гейтс гэх зэрэг хүмүүс яг энэ нөгөө сансрын хөлөг бүтээх ажилд бол бүр амар их юм хөрөнгө мөнгө хайчиж байгаа. За тэгэнгүүт энэ нь болохоор хүмүүсийн дунд аюул том хагаралтай үүсгэж байгаа. Яг хин нь яваад хин нь явахгүй байна вэ? Хин сансар руу явах эрхтэй хин нь ирэхгүй. Яагаад заавал ядуучууд нь үлдээд баячууд нь явж байгаа юм гэх мэт одоо юм маргааны сэдвүүд бол маш их гарна. За тэгээ дээрэс нь болохоор хүмүүсийг одооноос ингээд нөгөө мөнгөө ингээд хураалгаад одоо ирээдүйн үр ачнараа сансрын хөлөгт одоо суулгаа явуулах боломжтой гэдэг ч юм уу тийм иймэрхүү залилангийн шинжтэй хэрэгүүд хүртэл мэдээж дайны яжгаар дайчин гэж гарч байгаа. За тэгээд энэ их маргалдаан хагаралтаанаас болоод нэгдсэн үндэсний байгууллагаас болохоор нэг ч улс орон, нэг ч хувь хүн, нэг ч байгууллага яг дэлхийгээс тийм зогтох зорилготой технологиг одоо хөгжүүлэх бүтээхэд ямар нэгэн байдлаар хөрөнгө мөнгө оруулах тий гар бие оролцсон хориотой гэдэг юм шийдвэрийг гаргаад за ерөөдөө энэ шийдвэрийг бол хүн төрөлхтөө аягүй сайн дагж байгаа. Энэ үед болохоор хятад улс хятадын сансрын хүчин гэдэг цоо шин байгууллага байгуулж байгаа. За тэгээд ном маань бол мэдээж нөгөө зохиолч маань хятад зохиолч учраас бас хятадыг илүү их гэх юм уу одоо номдоо харуулж байгаа. Хятадын зэвсэгт хүчин, агаарын цэрэг, тэнгисийн цэрэг гэх мэттэй янз бүрийн одоо зэвсэгт байгууллагуудаас хамгийн шилдэг гэсэн одоо 30 хүнийг цуглуулад за энэ хүмүүсийг болохоор Чан гэдэг генерал удирдах байгаа. Энэ хүмүүс болохоор ер нь бол маш юм бахархалтай ажил хэргийг эхлүүлж байгаа гэж хэлж болно. Чан генерал маань болохоор байгууллагын нээлтийн хуралдаан дээр үг хэлэхдээ за би энэ өрөөнд сууж байгаа 30 хүнээс хинэн ч
магадгүй ирээдүйд сансарт хөөрж үзэхгүй байх тий. Тэгээ хинэнч тэр яг эцсийн тулаанд оролцохгүй бидний одоо байгаа ач зээ маань хүртэл ингээ оролцохгүй. Гэхдээ 400 жилийн дараа магадгүй бидний ингээд 15 дахь үеийн одоо үр удмууд маань тэр дайнд оролцох учраас энэ бүхний одоо үр шимийг хүртэх учраас бид нэр тэдний төлөө бүхнээ зориулах ёстой гэж ярьдаг. Хятадын сансрын хүчнийхэн болохоор өдөр шөнөгүй хуралдаж эхэлнэ. Ер нь бол ярих одоо дөнгөж шинээр байгуулагдаж байгаа учраас за тэгээд энэ том аюулын эсрэг яаж тэмцэж тулдах вэ гэд хилцэх сэдв бол мэдээж магадгүй аюул их байгаа. За энэ дундаас болохоор Жан Бэйхай гэд Тэнгисийн цэргийн одоо комиссар байсан залуу бол бас маш чухал үүрэг гүйцэтгэдэг. За гээд нэг өдөр нэг шөнө ингээд нэлийн орой болох хүртэл ингээд хуралдаад бүгдээрээ ингээд ядарсан хойно гинэт л одоо Жан Бэйхай маань гараа өргөд босч ирээд за надад өстой яар аюул чухал зүйл байна гэд. Өнөөдрийн манай энэ сансрын хүчинд тулгараад байгаа хамгийн том асуудал бол ерөөсөө манай албан хаагчдын сэтгэл зүйн асуудал байна. За өмнө нь хизээж ийм том дайсантай тулгарч үзээгүй хүмүүс за тэгээд энэ 400 жилийн хугацаанд те манай технологи одоо хангалттай хөгжиж чадахгүй гэдэг одоо энэ бодлоосоо болоод бүгдээрээ угаасаа ялагдах нь тодорхой буюу дефитизм одоо гэдэг үзэл зэргүүдийн дунд ч тэр манай энэ шинэхэн байгуулагдж байгаа хүчний хувьд ч тэр ингээд амар том асуудал болоод ийм бодолтой хүмүүсийн тоо бол маш олон байна. Энэ дунд одоо сууж байгаа хүмүүсээс хүртэл яг тийм үзэл бодолтой хүмүүс бол байгаа. Тэгэхээр бидний хийх одоо хамгийн чухал ажлуудын нэг бол энэ улс төрийн идеологийн асуудал юм аа. Тэгээ зэргүүдтэй ингээд тулж харьцах, ялагдана гэсэн гутран үзлийг нь ялагч болгох одоо ийм шаардлага байна гэд. За ийм нэг зарчмын асуудал тавьж байгаа. За тэгээд Хятадын энэ сансрын хүчнийхэн болохоор ерөнхийдөө цаашдаа хүн хүчээ зузаатгая. За тэгээд цэрэг айрам тэгээ тактик стратеги болон шинжлэх ухаан хоёрыг хэрхэн холбох вэ? Хэрхэн холбож хөгжих вэ гэдэг талаар төлөвлөгөө гаргаад за саяны хэлсэн Жан Бэйхай гэдэг комиссар маань болохоор ерөнхийдөө цэргүүдийн сэтгэл зүйтэй тулж ажиллах ажлыг хариуцж авч байгаагаар бол номын энэ эцэгт гарнаа. За нүүбийн эндэр дээр яг алмаараа зогсож байгаа луужи дээр очихоос өмнө дахиад нэг ярих ёстой зүйл бол яг тэр одоо хан ширтэгчдийг зарлаж явах тэр мөчөд бидний ичнээ танил болсон Tribari цэг net буюу 3 бит тоглоом маань сервер гинэт ам ороод тоглоомн дээр одоо гардаг дөрүүд маань зарим нэгэн тоглогч нар маань тоглоом дотроо эргээд уулзж байгаа. За тэгээ энэ хүмүүс болохоор сантичуудын одоо тушаалаар хан нураагч гэдэг бас төслийг хэрэгжүүлж хэлж байгаа. За хан нураагч гэдэг нь юу юм бэ гэхээр хан ширтэгчдийн одоо нөгөө нэг бүх үйл хөдлөлийг нь хийж байгаа зүйлүүдийг ингээд нарийн судалж аваад тэдний цаад санааг нь яг жинхэнэ төлөвлөгөөд олж илрүүлэх зорилготой ийм хүмүүс байгаа. Сантичууд өөрсдөө хуурах, мэхлэх, худлаа ярих гэдэг зүйлийг мэдгүй болохоор энэ сул талаа дэлхийн сантигийн хамтарсан байгууллагын гишүүдэрээ одоо нөхөхөөр шийдсэн байгаа. За тэгээд энэ тоглоом дотор болж байгаа хуралдаанаар Frederick Tyler, за тэгээд Ray Diaz, Bill Hines гэсэн гурван хан ширтэгчдэд нэг хан нураагчийг бол оноож яг томилж өгч байгаа. Хан нураагчдыг хэн гэдгийг бас хүмүүс мэдэхгүй, гишүүд нь ч мэдэхгүй. За тэгээд энэ хан нураагчд нь болохоор дэлхийн сантигийн хамтарсан байгууллага болгон нөгөө софонуудыг ашиглаад ямар ч аргаар хамаагүй хан ширтэгчдийн төлөвлөгөөг ил болгох гэсэн зорилготой ийм хүмүүс байгаа. За ингээ хуралдаан дуусхын алдад генетинд одоо хамт оролцож исэн нэг тоглогч буюу одоо байгууллагын нэг гишүүн нь луужид ингээд яагаад хан нураагч томилж өгсөнгүй вэ гэж хэлэхэд луужи бол өөрийнхөө хан нураагч нь гэж хариулдаг. Өөрөө ч мэдлгүй хан ширтэгч болчихсон, өөрөө ч мэдлгүй хан нураагч болчихсон луужи бол ямар ч байсан нүүбийн хуралдаан дуусал тэр эндэр дээрээ зогсож байгаад нүүбийн хуралдаан дууссаны дараа ерөнхий нарийн бат бичгийн дарга дээр очиод за би энэ ажлыг чи хийж чадахгүй та нар яагаад намайг сонгосныг мэдэхгүй би ихтэй хан ширтэгч бол болохгүй шүү гэж хэлдэг. За тэгэнгүүт нөгөө нарийн бичгийн дараа нь болохоор өөдөөс нэг юм вьёжтой нэмсэглээд за яг тэлгүй ах вэ гэд хэлж байгаа байхгүй юу. За тэгээд луужи танхимаас гараад ирсэн чинь нөгөө нэг ноён Кент гэдэг онгоцонд тосч авсан юм хүн байгаа. Яг нүүбээс томилж өгсөн гэх юм уу. За тэгээд Дааши гэдэг энэ хоёр маань луужиг хүлээгээ байж идэг. За тэгээд луужи арччихэд нөгөө хоёрт би дөнгөж сая ингээ хан ширтэгчийнхаа үүрэгт ажлыг хүлээлгээд өчлөө. Би одоо хан ширтэгч биш та хоёр болохоор тэгэхээр миний төлөө одоо санаа зовох шаардлагагүй гэж хэлнэ. Тэгсэн нөгөө хоёр нь ингээд
Өө тийм үү. За тэгвэл авах гэж бас нэг юм жогтой хараал яжтай нэмсгэлээд байдаг. За тэгээ лужи болохоор ерөнхийдөө үлдсэн амьдралынхаа туршид маш олон хүмүүсийн яжтай инээд жогтой харцыг харж өнгөрүүлнэ гэд. За ямар учиртай юм бэ гэхэлэр шууд тэр нүүби ерөнхийн нарийн бичгийн дарганч тэр даашич тэр ноён кентч тэр бүгдээрээ лужиг ингээд аль хэдийн нөгөө хан ширтэгчийнхаа одоо ажлыг хийгээд эхэлсэн буюу би хан ширтэгч болсон гэд ингээд гаднаа худлаа ирж байгаа гэд бүгдээрээ ойлгоод байдгаа гэсэн. Өөрийг нь ойлгохгүй хагаад уурлаж бохимдсон лужи нүүбийн байрнаас гарах гэсэн чинь ингээ баахан цэргүүдтэй харуул хамгаалт хөнгүүгээд ирдэг. За тэгэл тэр хэдэж гисэндээ би хаан ширтэгч биш болцсон та нар намайг битээ дагаад гэсэн чинь нөгөөдөл нь за тэглгүй явах вэ гэж нэмсэглэл үлдчихэж байгаа. За лужи болохоор нүүбийн нөгөө байшингийнх ингээд хаалгал ингээд саваал гарсан чи өөдөөс нь ингээд машин ирээл мөрөгч шиг болоод амьсгал нь ингээд давчтаад нүд нь ингээд бүрлзээ тэгээ унаад өчөж байгаа. Яасан бэ гэсэн чинь түүний амь насанд нь одоо халдах оролдлого болсон гэсэн. Түүнийг буудчихсан байдаг. За ингээд би хан ширтэгч бишээ гэд хэдэн хүндтэй хэдэн мянган удаа хэлээд ч тэртээ тэргүй одоо нэгэнд амь насанд нь юм аюултай нөхцөл байдал үүсчихсэн учраас лужи бол за энэ хан ширтэгчийн үүргийг хүлээн яг авъя. Гэхдээ энийг яаж өөртөө ашигтайгаар эргүүлэх вэ гэд бодож байгаа. За тэгээд хан ширтэгч төслийг яг хариуцж ажиллаж байгаа дэлхийн батлан хамгаалахын зөвлөлийн дарга дээр нь ороод та нар ингээд одоо яг миний хүссэн зүйлийг надаас юу ч асуухгүйгээр юу ч шалгаахгүйгээр ямар ч шалтгаан хэрэггүйгээр өгнө гэсэн үг гэдгсэн чинь дарга нь өгнөө гэж хэлж байгаа. За тэгэнгүүт нь лужи болохоор надаа нэг харандаа цаас өгч идөө гэд тэгээд нэг юм зургийг аюу хурд юм татлагаад зураад эхэлнэ. За тэр нь болохоор юу юм бэ гэхээр ингээд нэг юм байгалийн юм байдлыг дүрсэлж байгаа байхгүй юу? За энэ ч ийм гоё юм ой модтой, эндээ ийм гоё өтгөн зүлэгтэй, за тийм мөнх цастай юм уултай, голдоо юм нууртай, нуурынхаа арт тал байшинтай. За тэр байшинных нь хэмжээ ямар загвартай байх нь бол ямар ч хамаагүй. За ийм газар би амьдрмаар байна. Хан ширтэгчийн хувьд энэ газрыг та нар надад олоод өг. Намайг энд амьдрах боломжоор ханга. Тэгээд энэ одоо газар нь хүн амьдрахад таатай бүх зүйл байх ёстой гэсэн одоо юм хүсэл тавьдаг. Тэгээд нөө зөвлөлийн дараа нь болохоор за нөгөө хан ширтэгчдтэй харьцуулахад наачин бол ер нь айгу бас хүсэлтэй шүү. Тэрээр бол бүр амар их мөнгөний юм хүсэж байгаа гэж хэлээд за лужигийн хүсэлтийг бол хүлээж авнаа. За ингээ хэд хоногийн дараа нөгөө нэг ноён Кент гэдээ байгаа хүн маань даашитай хамт ирээд лужиг болохоор нисдэг тэрэгэн цулгаад аваа явнаа. За тэгээ нисдэг тэрэг газарцсан чинь лужигийн бүр ингээд ирүүн ингээ шалан дээр унж байгаа. Яасан гэсэн чинь яг өөрийнхөө ингээ нүүн төсөөлтөө бодцсон зурцсан байсан шиг тийм байгальтай тийм байшин. Гэхдээ бүр байшин бүр илүү гоё. Тийм газар ингээ аваачдаг. Яг л өөрийнх нь хүссэн шиг нууртай, өөрийнх нь хүссэн шиг мөнх цаст уултай тийм газар байдаг. Тэр байшингийн эзэн нь болохоор хан ширтэгчд ингээ байшингаа ашиглуулж байгаа маань бол нэр төрийн хэрэг гээд за тэр байшинд ажиллаж исэн тоогооч, үйлчлэгч, цэцэрлэгч дээрээс нь нэмээд харуул хамгаалтын одоо ажилтнууд нэмэгдсэн байгаа. За ноён Кент гэдэг хүнийг болохоор нүүбээс лужид зориулан томилж өгсөн. Тэр хоёрын одоо харилцааг одоо хангах юм хүн байгаа. Тэгээд ноён Кент бол лужитай хамт тэр байшинд амьдрахаар болтгоо. За лужи болохоор энэ байшингийн байрлалыг надад битээ хэлээрээ. Би яг энэ байшингийн байрлалыг мэдчихэл юм бол ингээд дэлхий надад ингээд хитрхий давчидмаар санагдах байхаа гэд. Гэсэн учраас өөрийгөө яг хаана амьдраад байгааг бас мэдгүй. Ерөнхийдөө лужигийн хувьд бол харгарийнхан ирнүү, байнуу, хүн төрлөختөн одоо мөхнүү, сүннүү ямар ч хамаагүй мань хүн болохоор яг өөртөө нолцсон энэ хан ширтэгч гэдэг үрийг ашиглаад маш гоё амьдрий гэдэг ингээд хуваагч хичээсэн нэг юм шийдвэр гаргаж байгаа. За тэгээд төлөвлөгөөний нэг хэсэг гэл одоо юу гэдэг нөгөө нэг хідэн ажилтнуудаараа дамжуулаад амар үнэтэй дарс авч удаг ч юм уу те ингээд жаргаад байж идэг. Нэг өдөр бас нэг зүйл шийдээд даашиг дуудаж уулзж байгаа. Даашигаас та харин хүн ихэрсээ олох вэ гэсэн чинь дааши би хэнийг ч хаанаас ч олж чаднаа гэж хэлдэг. За ингээд лужи болохоор за тэгвэл надаа нэг юм хүн олох хэрэгтэй байна. Нэг юм эмгтэй хүн. Тэгээд тэр хүнийг болохоор хин гэдэг, ямар ажил хийдэг, ямар сургууль төгссөн, хаана амьдардаг гэд би юу ч мэдэхгүй. Тэр хүн бүрийн дэлхий дээр байхгүй ч гэж магадгүй тийм хүн гэд хэлж байгаа. За тэгээд дааш болохоор за юу ч гэсэн надаа ингээд дүрслээд өгчих би олохыг хичээе гэд. За тэнгүүд лужигийн дүрсэлж байгаа нь болохоор бас айгүй инээдтэй ингээд ямар ч айгүй гоё нүдтэй, ямар ч амар гоё хамартай. За тэгээд 1 м 60 см орчим өндөр, нэг бакалаврын боловсралтай, гэр бүл нэг тийм дундаж гэх иймэрхүү байдлаар бүдэг бадаг юм төсөөлж өгөөд явуулдаг. За тэгээд гайхамшигтай ингээ хэд хоногийн дараа
Дааши үнэхээр нөгөө нэг бүсгүйг нь яг тэр лужигийн төрсөлсөн одоо эмэгтэйг нь олоод аваад ирдэг. За тэр нь болохоор юу юм бэ гэхээр лужи болохоор нөгөө төсөөлөлтөө ингээд нэг бүсгүйд хайртай болсон гэд саяхан бас ярьсан. Яг тэр төсөөлтөй байгаа бүсгүйг үнэхээр байна уугүй юу гэд хайлгаж үзсэн чинь үнэхээр тэр бүсгүйнд байдаг байж тараад аваад ирчихэж байгаа. Тэгээ тэр нь болохоор яг лужийн төсөөлсөн шиг амар тийм үзэсгэлэнтэй. Тэгээ дээрэс нь бүр ингээд уран зургийн одоо чиглэлээр сурсан уран зураач мэрэгчлээ. Тэгээд яг хүүхэд шиг юм амар гинэн цагаан, цайлган одоо тийм эмэгтэй байдаг. Тэгээ лужи бол тэрийг харсан учраас эхлээд бүр ингээд маш их хайрлаж дурлж эхэлдэг. Лужи тэр бүсгүйдээ ингээд чиний энд хийх ёстой ганц л ажил бол чи өөрийгөө байж болох хамгийн жаргалтай байдлаараа байлга. Юу хиймээрэн бүгдийг хий. Би чамд одоо өөрийнхөө хан ширтгчийн хувьд хийж чадах бүх зүйлээ би чиний хувьд хийж өгнө гэж тэр бүсгүйдээ хэлж байгаа. За тэгээд бүсгүй бол ингээл гой зураг, уран зураг зураал. Тэгээд хувийн онгоцонд суугаад Парист очоод тэр хоёр бүр ингээл Луврын музейг хаалгаж байгаа зөвхөн хоёулахнаа үзээд гих мэтчлэн маш гоё аз жаргалтай амьдарч идэг. За нэг өдөр байжсэн чинь Дааши уцтаад лужид болохоор өөрийгөө ичээнд орохоор болсон гэдгээ хэлдэг. За ичээнд орно гэдэг нь болохоор хэрвээ та бүхэн нөгөө Interstellar киног үзчихсэн бол тэнд нөгөө нэг астронавтууд нэг юм хөрөгч шиг зүйлд ингээ ороод усанд ингээ хөвтөөд хэдэн жилээр чамаагүй унтаад босч ирэхдээ юм хөгшрөөгүй яг янзаараа байдаг штэ тий. Яг тийм одоо технологиг хүн төрөлхтөн болохоор бүтээсэн гэж энэ ном дээр гарч байгаа. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн технологийн тусламжтайгаар хөлдөөлгөөд за тэгээ дараа нь хэдэн жилийн дараа хэдэн 100 жил ч болж болно тий. Буцаад яг одооныгоо байгаа шиг сэргэж болно гэсэн ийм технологи байгаа. За тэгээ Дааши маань болохоор нөгөө Three Body Problem ном дээр Дэлхийн сантигийн хамтарсан байгууллагын гишүүдийн уулзалт дээр нөгөө тэрэдийг баримтчилгаж очоод тэгээд бөмбөг дэлбэлээд бөмбөгийн нөгөө цацраг идэвхт бодисд нь өртөөд цусны хорт авдартай болцсон гэж гарч байгаа. За тэгээд цусны хорт тавдрыг одоо маш сайн амжилж чадах хэмжлэгээ гар хүртэл ичээнд орж байгаа. Хан ширтэгч лужи маань хайр дурлалтайгаа уулзраад загвар байх хооронд бол бусад одоо хан ширтэгч гурав маань үүрэг хариуцлагаа ухамсарлаад яг төлөвлөгөөгөө боловсруулад эхэлсэн байдаг. За Фредерик Тайлер буюу нөгөө Америк нэгдсэн улсын батлан хамгаалахын сайд байсан хүн маань болохоор шумуулын сүрэг гэдэг одоо төлөвлөгөө хэрэгжүүлэхээр шийднэ. За шумуулын сүрэг гэдэг нь ямар төлөвлөгөө юм бэ гэхээр яг л нэг л хүн юм багтах боломжтой жижигхэн хэмжээтэй юм сүнөөгч сансрын хөлгийг маш олноор нь бүтээлгээд за тэрийг болохоор зөвхөн өөрөө удирдна гэж байгаа. За тэгээд яг дайсны одоо флот ирэхэд тэр дайсны флот руу маш өндөр хурдтайгаар амархан маневр хийх боломжтой маш олуулаа зэрэг дайраад устгана гэсэн төлөвлөгөөг ярьж идэг. Ray Diaz болохоор ерөөсөө мега ийм цөмийн зэвсэг бүтээнэ гэд Мексикт байдаг ийм цөмийн зэвсэг судалдаг байгууллага дээр очиод ерөнхийдөө тэдэртэй хамтарч ажиллаад эхэлсэн байна. Английн эрдэмтэн Bill Hines болохоор яг эхлээд надаас ингээ ямар ч төлөвлөгөө гарахгүй юм шиг байна гэж жоон сэтгэл санаагаар унжаагаад за тэгээд эхнэр нь болохоор Япон эмэгтэй Нобелийн шагналтан эхнэртэйгээ ингээ ярилцж байгаа. За ерөөсөө хүн төрөлхтний энэ тарих оюун ухаан дээр л ажиллая. 200 жилийн туршид хүн төрөлхтний оюун ухааныг хоёулаа ингээ аль байж болох чадлаараа хэрэг хөгжүүлье. Хэрэг хөгжүүлчих юм бол үлдсэн 200 жилтэн тэр хөгжсөн тарихтай хүмүүс нь одоо бидрийг сантичуудаас аврах тэр аргыг бодож олно гэсэн одоо ийм төлөвлөгөө гаргадаг. За гэхдээ энэ төлөвлөгөө болохоор ерөнхийдөө энэ хан ширтэгчид маань эргэн тойрныхоо хүмүүст болон нөгөө дэлхийн батлан хамгаалах зөвлөлд одоо ярьж байгаа төлөвлөгөө гэдэг та бүхэн маань бити мартаарай. Яг жинхэнэ төлөвлөгөө нь болохоор өөрсдийнх нь дотор нь магадгүй тийс өөр зүйлч байж магадгүй тий. Эсвэл яг энэ яриад байгаа зүйлээ ч хийж магадгүй. Тэрийг бол бид нар одоохондоо мэдгүй байгаа. За тэгээд нэг иймэрхүү үйл явдал болоод байжсэн чинь нэг л мэдхэд нүд өрөмхийн зур 5 жил өнгөрнөө.